бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энд хуран суулсан эрхэм шүүгчид, зочид төлөөлөгчид болон судлаачдад энэ өдрийн мэндийг хүргье. За эрүүл мэндийн салбарын чиг хандлагыг тодорхойлох нэг салшгүй томоохон хэсэг нь бол яхаарахгүй эмзүү эмийн үйлдвэрлэлийн салбар байгаа. За ингээд та бүхэндээ хоньны сүүлний тосон суурь бүхий эндомедицинтэй тосон төгс бэлтгэх технологийн судалгаа сэдвт ажиллах танилцуулъя. За сүүлийн жилүүдэд бол дэлхийн нийтээр нийлэг аргаар гарган авсан хүнс болон эмийн бүтээгдэхүүнээс айл болох татгалзаж байгалийн аргалтай бүтээгдэхүүн хэрэглэх хандлага бол өсөн нэмэгдэж байгааг зэрэгцээ энэ төрлийн судалгаанууд бол ихээр хийгцээрээ за 2015 оны байдлаар Монгол улс хэрэгцээтэй эмийнхаа 30%-ийг үйлдвэрлэж байгаа хэдий ч нэр төрлийн цөөн давхаргал ихтэй байгаа нь бол энэ төрлийн судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх эмийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. За иймд бид бүхэн эх орны ариун баялаг нөөц ихтэй хоньны хямд үнэтэй байгалийн гаралтай түүхийдээ орчин үеийн багш тоног хөрөмжийн тусламжтайгаар судлаж шинэ эмийн бүтээгдэхүүн гаргаа авахар зорж энэхүү судалгааг бол хийсэн юм аа. За хоньны сүүлийн тосыг бол амтын эмчилгээнд хүч тамир дороодох, эцэж ядрах, хийн ихтэх, гар хүлийн үр мөч өвдөх зэрэг хэрэглэхээс гадна за жирэмсэн эхийн гидс ядрах, хүл ихийн өхний толгой хагарах зэрэг за мөн яраа хөвгөдөд бол практик дуурах сүлгийг хүүлэх зэрэгээр бол хэрэглэлээр ирсэн байгаа. За 2015 оны байдлаар дэлхийн хоньны тоо бол 1 тэрбумыг даваад байгаа бөгөөд Монгол улсын хоньны тоотлогоо 2015 оны байдлаар 21 сая гараад энэ нийт мал сүргийн бол 44.4% бол эзэлж байгаамаа. За энэхүү судалгааны минь зорилго хоньны сүүлний тос, хоньны сүүлний хамаагүй тосон суурь бүхий эндомедицины тосон төрхөд бэлтгэн доктортой чанарыг нь судлах зорилго тавьсан. За энэхүү зорилгынхаа өрөөнд дараах 3 зорилтыг бол төвшүүлсэн байгаа. За нэгдүгээрт нь хоньны сүүлний тосны хүчлийн бүрдэл, физик химийн үзүүлэлтүүд, аюулгүй үзүүлэлтүүдийг тогтоох. Хоёрдугаарт нь хоньны сүүлний тосоос хамаагүй тосоо ялгаа авах. Гуравдугаарт нь хоньны сүүлний тос, хоньны сүүлний хамаагүй тосоос эндомедицины тосон төрхөд бэлтгэн чанарын шалгуур үзүүлэлтийг тогтоож доктортой байдлыг үнэлэх зорилтуудыг төвшүүлсэн. За судалгааны ажлын минь практик ач холбогдол гэх юм бол өөрийн орны нөөц болцоог ашиглан үүний хямд олдож ихтэй биологийн үнэт чанар ихтэй хоньны сүүлний тос, хоньны сүүлний хамаагүй тосон төрхөд гарган авах технологиг боловсруулснаар эх орны эмийн үйлдвэрлэлийн хөгжилд зохих хувь нэмэр оруулахаас гадна импортыг оруулах түүхийг бүтээгдэхүүн бий болгоход бол ач холбогдол нь олж байгаамаа. За бид бүхэн Баян зүрх дүүргийн хүнсний захаас мал амжилт эрүүл ахуйн зөвшөөрлийн бичигтэй хоньны сүүлийг бол судалгааны ажил дуустал сонгоо авсан. За судалгааны ажлыг шинжилгээ ухааны академи хийн технологийн хүрээлэн анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, Монс группийн микробиологийн лаборатори, мэргэжлийн эмнэлгийн ерөнхий газрын нэгдсэн төв лаборатори, цацрагийн амьд шинжилгээний лаборатори зэрэг томоохон бол эзэм шинжилгээ судалгааны байгууллагуудын материалын баазыг бол төвшөлөг явуулсан. За хэрэглэгдэх бодисоо бол бүгд найрамдах хятад улсаас захиалгаар авч ашигласан байгаа. За хоньны сүүлний тосныхаа өвчлийн судалгааг бол хийн хроматограф болон спектрофотометрийн аргаар тодорхойлсон. За хоньны сүүлний тос болон тосон төрхцийн гадна байдал, хүчлийн тоо, хэдслийн тоо, савнжилт, йод, микробиологийн цэвэршилт, хүнд металл болон цэцэрлэг дистрибуцийн агуулмжийг бол үндэсний фармакопей болон Америк нэгдсэн улсын фармакопей аргаар тодорхойлсон. За хоньны сүүлний тосоос хамаагүй тосыг ялгаа авахдаа тунцчлуулах аргыг бол ашигласан байгаа. За хоньны сүүлний тос, хоньны сүүлний тосон төрхцийн микробиологийн шинжилгээг бол мөн адил үндэсний фармакопей болон Реда Каунти аргаар тодорхойлсон. За суурнаас эмийн бодисын чөлөөлөх тухвардыг бол диализийн аргаар, эмийн бодисынхаа хэмжээг бол спектрофотометрийн аргаар бол тодорхойлсон. За үр дүнгээ SPSS 20 програм болон студентийн T-тест ашиглан үнэн магадлалыг тогтоож боловсруулалт хийсэн байгаа. За ингээд судалгааныхаа ажлын үр дүнгээс танилцуулъя. За нэгдүгээрт нь бид нар бол хоньны сүүлний тосоо гаргаж авахдаа туршилтын амьтны гаралтай өөх тос гаргаах уламжлалт аргууд болон хуурай шаргах болон чихтэй шаргах аргуудаар хийж гүйцэтгэсэн. За энэ үр дүнгээр минь бас жижиглэлтийн зэрэг сүүлийн тосны минь гарц хэрхэн нөлөөлөхийг бол тогтоосон. Бид бүхэн 1-2, 2-3, 3-4 мм хэмжээтэйгээр жижиглээд сүүлийн тосоо бол гаргаж авахд 1-2 мм хэмжээтэй жижиглсэн хоньны сүүлийн тосны гарц маань хамгийн их буюу 71.8% байсан. За дараа нь бид нар хоньны сүүлийн тосныхоо хүчлийн бүрдлийг бол тодорхойлсон. Ингээд бол хамаагүй тосны хүчил маань 66.8%-тай, хансан тосны хүчил маань 33.2%-тай байсан. За энэ зураглалт бол хоньны сүүлийн тосны хүчлийн хроматограммын зураг маань бол харагдаж байна. За тэгээд
бүрдлийнхаа харьцаагаар харах юм бол хамаагүй хүчил маань 66.8%-тай, эерэг тосны хүчил бол 76.8%-тай. За атрибын болон тромбогийн үзүүлэлтийг бас үзсэн. Атрибын үзүүлэлт маань 0.38, тромбогийн үзүүлэлт маань 0.88 байсан. За бусад үзүүлэлтүүд маань энэ дүрслэлд бол харагдаж байна. За функционал бүлгүүдийн шингээлтийг судалсан. За эндээс харахад бол хамгийн их шингээлт өгч ирсэн нь карбоксил бүлгийн CO2-ын холбооны хооронд 29.25 утга дээр бол хамгийн их спектр бол өгч ирсэн. За физик химийн үзүүлэлтүүдийг амтны гаралтай өөх тосны MNS стандартын дагуу шаардлагын дагуу шинжилж үзэхэд стандартын шаардлагыг бол бүрэн хангаж байсан. За хүнд металлын агуулмжийг тодорхойлоход мөнгөн ус хүнсэл бол илрээгүй, хамт углаг кадми бол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бол хэтрээгүй. За цацраг идэвхт байдлын бохирдлыг бас тодорхойлоход уран, трон, калий, цезий бол илрээгүй, за радий бол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бол хэтрээгүй стандартын шаардлагыг бас хангаж байгааг харуулж байна. За микрологийн шинжилгээний дүнг үзэхэд бас амтны гаралтай түүхийн эдэг тавигдах шаардлагын стандартын шаардлагыг бас бүрэн хангаж байсан. За дараа нь бид нар хоньны сүүлний тосноос хамаагүй тосыг бол химийн өрүүлэн дээр Отгонбаяр багштай хамтарч бол хоньны сүүлний хамаагүй тосоо энэ схемд харагдаж байгаачлан ялгаж авсан. За хамаагүй тосоо ялгаж авахд бол одоо харагдах байдлын шингэн наран цэцгийн тос шиг ийм шингэн хэлбэртэй бол байсан. За гарцсан 63% байсан. За үүний дараагаар хоньны сүүлний хамаагүй тос болон тосныхоо физик химийн болон микрологийн шинжилгээний дүнг яхад үзэхэд бас MNS стандартын шаардлагыг бол бас бүрэн хангаж байсан. За ингээд бид нар дараа нь хоньны сүүлний тос болон хамаагүй тосороо бол тосон зүрхлийг бэлтгэсэн. За бас тосон зүрхлийг бэлтгэх технологийн дагуу дараах найрлагаар бэлтгэсэн. За эцсийн бэлэн болсон бүтээгдэхүүний маань зураг бол дээрх презентацид бол харагдаж байна. За нэгэн төрлийн байдал таних урвал тооны шинжилгээний дүнг бас бид бүхэн хийсэн. За хоньны сүүлний тосон суурь бүхий эндометрийн 10% тосон бүрхцийн эмийн бодисын агуулмж нь 2947. За хамаагүй тосон суурь маань эмийн бодисын агуулмж нь 301 байгаа нь чанарын шаардлага хангаж байсан. За бусад бол үзүүлэлтүүдээр бас чанарын шаардлага бол хангаж байсан. За дараа нь бид нар эмийн бодисын чөлөөлөгдлийг бас тодорхойлж үзсэн байгаа. За эхний 15 минутанд бол эндометрийн хоньны сүүлний тосон суурь маань 67%-тэй чөлөөлж исэн бол хамаагүй тосон суурь маань 80%-тэй чөлөөлж исэн. За 60 минутын дараа хоньны сүүлний тосон суурь маань 82%-тай, хамаагүй тосон суурь маань 83%-тай бол чөлөөлж байсан. За микрологийн үзүүлэлтийг бас судлахад Монгол Улсын үндэсний фармакопеи шаардлагыг бол бүрэн хангаж байсан. За доктортой чанарын судалгааг бид бүхэн хамгийн сүүлд хийсэн. За бэлдсэн дарамтаа 3, 6, 9, 12 сар гэсэн давтамжтайгаар хийсэн. За хоньны сүүлний тосон суурьтай тосон зүрхлэг маань бол фармакопеи шаардлагыг бол хангаж байсан. За хамаагүй тос маань өөрөө эсэлдэг чанар бол ихтэй учраас 3 сарын дараагаас бол хуршмал өндөртэй болоод 6 сарын дараагаас бол хуршчихсан байгаа. За дүгнэлт нэгдүгээрт нь бид хоньны сүүлний тос гарган авах оновчтой технологиг боловсруулж хоньны сүүлний тосны хүчлийн бүрс, функционал бүлгүүдийн шингээл, физик химийн үзүүлэлтүүд, хүнд металлын агуулмж, цацраг идэвхт байдлын агуулмж, нингийн бохирдол зэрийг тодорхойлоод чигнэж шаргаах аргаар гарган авсан хоньны сүүлний тос нь эмийн түүхийн эдийн чанарын шаардлагыг бол бүрэн хангаж байсан. За хоёрдугаарт нь хоньны сүүлний тосоос хамаагүй тосоо ялгаа авахд гарцсан бол 63%-тай байсан. За гуравдугаарт нь хоньны сүүлний тос, хоньны сүүлний хамаагүй тосон суурь бүхий эндометрийн 10% тосон зүрхцүүдийг бэлтгэн тосон эмийн хэлбэр тавигдах чанарын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу судлахад хоньны сүүлний хамаагүй тосон суурь бүхий тосон зүрхц нь шаардлага хангаагүй бөгөөд илүү сайн боловсруулалт шаардлагатай болсон нь бол судалгаагаар тогтоосон. Судалгааны багийнхан байна. Энэ судалгааны ажлыг бол сүүлийн 4 жил бол тогтмол хийж байгаа. Бид бүхэн цаашид бас энэ дээр илүү сайн боловсруулалт одоо эргэлхийлж байгаа. За тэгээд хоньны сүүлний тосон суурь бүхий эндометрийн тосон зүрхц нь 1 жилийн хугацаанд тогтвортой байгаа уг судалгаагаар тогтоогдсон юм а. Анхаарал тавьсанд баярлалаа.